Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. 8 дугаар хэсэг. Хүсэлжин гэртэн ирэхэд 16 цаг болж байв. Тэр хөргөгчөн уудлан хараад нөхөр нь орой ажилласаа ирээд идэх бэлэн зүйл байгааг харж санаа намрав бололтой. Будсан зочны өрөөндөн оров. Бүсгүй эмийн санган уудалж нойрны эмнээсээ нэгийг аваад залгижглаа. Дараагаар нь ундлагын өрөөндөн орон хөшгөн хааж гэрлийн халгалаад орондон оров. Өөртөө тухтай байрлал авч нүдэн хэвдэгтэн "Гэлба. Чи юм бэ?" гэж ахин дахин шивнсээр байлаа. Төдөлгүй нүдэн анилдан нойрон хурж эхлэхэд тэр тухтай байрлалаасан хөдлөн хажуу тийш харав. Толгой дотор нь өнгө дүрс холилдсон олон зүйлс эргэлдэн байх үед тэр дотроос өнгө алаг эрээн авдар харагдлаа. Агаар дээр өнгөрөн байснаа байран олсон болов уу гэлтэн зогсчихв. Ахиж хөдөлсөнгүй. Бүсгүй нүдэн ухлан ахиж харвал түүний дэргэд өнөөх газар, өнөөх байрантан твхийдэл хураасан Монгол хээтэй модон орны дэргэд авдар байрлсан байхын тэр. Хүсэлжин эргэн торнон гүйлгэн харав. Өдрийн очсон тэр гэртэн ахин ирсэн байлаа. Гэхдээ өөр хинэгэн харсан бол өдрийн очсон тэр гэр мөн гэж таних хараагүй. Ирээн миран ганган чамин цэцэгсийг хадгаж урлсан. Цагаан давуугаар гэрийг бүхэлдэн чимэглсэн байх бөгөөд цоохны цаа намхан ширээгээр дүүрэн эдээ будаа засчээ. Бүсгүй хаан ирснэн мэдсэн ч ямар цаг үед яах гэж ирснэн ойлгосонгүй байж байтал ард нь хэн нэгний дуулах чимээ тэртээ холоос аажмаар ойртсоор байхын тэр. Эргээд харахын хооронд жижиг гэрээр дүүрэн хүн ирсэн байлаа. Гэрийг тойруулан харахад хөгшин настай хүмүүс хойморд сууж, тэднээс арай бага залуу нь үүд чиглэн насны ирэмбэр суусан байх нь харагдав. Хүсэлжин ээш тийш харан ойлгож ядаж байтал хоймор суусан залуу үер "Гэлба" гэж дуудхан тэр. Тэр зүг рүү харахад хөрслөг бар царайтай ханхар цээжтэй залуу үер түүнийг ийн дуудсан байжээ. Хүсэлжин гайхаж яахаа мэдэхгүй эргэлзэн байх зур дэрэгдэн суусан бүсгүй дээлийнх нь хормоноос зөөлөн чангаж "Чамайг дуудаад байна штэ" гэв. Тэр бүсгүй хараа таньсангүй. Гэхдээ нэг л үдсэн царай байв. Түүний хэлснийг сонссон ч түүнээс илүү сонин зүйлсийг гайхан харж байхад хүсэлжингийн өмнө тогоонд өтгөн шаргал сүйтэй цай дэврхэн хологгүй буцална. Гэтэл дээлийнх нь хормоноос татсан бүсгүй "Алив нөхөртөө оч. Би цайг нь чанчихъя" гээд түүний мөрнөөс түлхэн хойморд сууга залуу руу явуулжээ. Хүсэлжин алгасаар залуугийн дэргэд очин суугаад доош харахад тэд цэнхэр тэнгэрийн өнгөтэй дээлийг хослуулан өмссөн байхыг мэдэв. Арай хурим нар юм биш үсттэй. Хоймор суусан байхаас үзвэл тийм байж магадгүй юм гэж бодон сууж байлаа. Залуугийн царай руу хараад танилаа. Урд зүүдэлсэн зүүдэнд нь орсон өнөөх залуу дүрээрээ мөн. Гэхдээ тэр зүүдэнд орсноос илүү туранхай, бас насаар илүү залуу байх шиг. Хүсэлжин юу ч хэлэлгүй дуугүй суусаар зөвхөн энэ баярт ирсэн хүмүүс тэдний гадаад төрх үйл хөдлөл болж буй үйл явдал бүрийг тогтон харж нүдлэхийг хийж байна. Гэтэл гэрийн баруун хойморд суусан настай тэрээр мөнгөн аяг барин босч гэр тойруулан хараад "За хүүхдүүдээ минь хурим найран зожсон ирсэн хамаатан садан анд найз нөхөдөө маш их баярлалаа. Манай хоёр хүүхэд ингээд тоон тэгэхэрт толгоо голбож тостой тогоонд хошуу дүрж хорвоо дэлхий дээр бас нэгэн гэр бүл нэмэгдэж байгаа буянтай сайхан өдөр аав нь хоёр хүүхэдтэй аядууны эгшгэн цэнгэр гадаг өргөн барья" гээд уртын сайхан дууг уянгалуулн дуулж гарав. Хүсэлжингийн бодол батлагдлаа.
тэр хуримн дээр ирчихжээ. Тэгэд болоогүй бүр өөрийнхөө хуримн дээр шүү. Гэхдээ энэ хүн намайг Гэлба гэж дуудсан. Тэгэхээр би Гэлба болчихсон байна гэж бодож учрыг нь олохоор хичээж байтал дуу дуусч түүний дэргэд суусан залуу аягтай нэрмлэн барин бослоо. Залуу ийм сайхан өдөр бид эхнэр нөхөр бололцож шин гэрээн барьж шинхэн амьдралаа бүтээж босгохын их талаад хөл тавихын хажуугаар манай гэр бүлийн хүн Гэлба маань бие давхар болсон мэдээгээр баяр дээр баяр нэмлээ надад. Та бүхэн минь ерөөлөө хайрлаж өгнө гэхэд гэр дотор хүм бүр баярлан уу хайлана. Зарим нэг нь аав шиг хүдэр биетэй ахаад нэг хүү байгаасаа гэхэд зарим нь ээж шиг хөөрхөн охин байгаасаа гэж өөр хоорондоо ярилцсан. Харин энэ мэдээ хүсэлжингийн хувьд толгой дээр нь аянга цэгх шиг тусчээ. Хэдий зүүдэлж байгаагаа мэдвч хөл хүнд болсон гэх мэдэг хизээч сонсож байгаагүй бүсгүй хүний хувьд аянганд нэргүүлснээс илүү сонин сонсогдсон нь мэдээж. Яагаад ингэж хүлээж авсан нь өөрөө ч мэдсэнгүй. Өдөгдөл ингээд дуусах болоогүй байж. Хаалга нээгдэж нэмгэн даав малгай өмссөн хоёр хүү гүйлдэн орж ирлээ. Тэд хувцаан тайлж нэмгэлээд хүмүүсийн урдуур шагалдан чихэлдсээр хамгийн ихэнд дуулсан настай эрийн өөр дээр очин суухад тэр хөлсийг нь арчин үсийг нь хойшилж хөөрдөгтөн энэ манай анхны аж нар байгаа юм. Жил дараалсан болохоор дөрсгөөж гэж жигтэйхэн. Алив аав даваач гэж хэлээд босгоход хөвгүүд мөн хүмүүсийн урдуур алгасаар хүсэлжингийн дэргэд суух залуу руу явсаар ирээд өөр дээр нь сууж гав. Үүнийг сонссон хүсэлчин мөн л гайхахын ихэр гайхжээ. Бүр хоёр хүүхэд хэдийн төрчихөж гэтэл ахаад нэг нь гидсэнд байдаг гэж бодохдон хүүгүүдийг сонжин харвал нэг нь 3 харин нөгөө нь 2 нас дөнгөж хүрсэн болов уу гэмээр харагдана. Гэтэл залуугийн өвөр дээр суусан хөвгүүдийн баг нь хүсэлчин рүү гараа нь сарвалзуулан зүтгэх байж. Бүсгүй юу хийхээ мэдэхгүй сандарч байтал залуу нэмээд гэж байх шиг байна. Майхо хүүгээ хөхөлчих гэгэн тэр. Энэ үед бүсгүй толгой эргэж дотор нь муухай оргиж эхлэв. Тэр өөрлөн сарвах хүүхдийн гарыг нь цааш нь зөөлөн түлхэд босгоор өндих гэтэл нүд нь харанхуулаад унчихan тэр. Тэр унахтан ямар нэг зүйлээс зуурж үлдэхийг хүссэн ч өнөөх нь эсэргээр нь болсон болтой. Зулаа хавьд нь хатуу зүйлээр цогх шиг янгинтэл өвдөв. Тэгэд сэрчгэв. Гэсэн чи өнөөх цохилсан хэсэг нь өвчтөө хിവэр. Хүсэлжин урд амьсгаав нь тайвширхаг хичээгт сууран баруун гарынхан 7-оор 3-аар өвдөж бух хэсэгтэн хүрэхэд нээлийн хүндүр мэдрэгдэхэд хамаг биеийн жирэлцэн татав наваа. Тэр яаран босч угаалгын өрөөндөн ороод том толны өмнө толгоогон бөхөөлгөн өнөхөвчтөө хэсгийг харвал зулаан наахан талд зураас хэлбэртэй 7/3-ны нэг үе шиг урт нарийн сорив байхын тэр. Тэр сорвны эргэн тойрон багахан хавцсны улмаас хүрэхэд хүндүр байгаа ажээ. Яг л ойдол тавьсан юм шиг харагдах энэ сорвыг бөсгүй хизээж харж байгаагүй. Өөртөө ийм сорив байдгийг ч мэдэхгүй өдий хүрснээ гайхаад барсангүй. Гэхдээ үүнээс илүү сонин зүйл нь зүүд хийгээд бодит амьдрал хоёр нь салшгүй холбоотой юм шиг санагдаж эхэлэх нь аж. Зүүдэндээ мэдэрсэн өвдөлт нь сэрсэн хойнон ч хിവэрэн зүүдэндээ харсан амьгүй зүйлс нь бодит амьдрал дээр одоо хүртэл байдаг гэд маш олон сонин тохиолдлууд гарч ирсээр байгаа нь өөрийн ирэхгүй сонирхлыг нь татна. Гэлээгээд энэ олон асуултны хариултыг хаанаас гайхаа мэдэхгүй байх нь яг л харанхуй өрөөнд гэрэл болгоод асаач ганц ч зүйлгүй. Дими хан тэмтрэн алхаж хаалга хайх мэт санагдана. Ажлын ширээнийхэн ард суусан бүсгүй утсанд нөхрөөсөн цагтл иржээ. Тэр яаралтай хагалгаатай тул оройтхоор болсон гэсэн байв. Цагч талиж өгсөн байж.
Бүсгүй жимсний хүйтэн шүүснээсэн хид балгаад цэвэрхэн цаас гарган ирж дөрөвний зүүдээ мардахаас өмнө буулгахыг хичээн шамдлаа. Одоо л тэр Гэлбагийн тухай арай эмх зам бараатай удахтай мэдээлэлтэй болж эхэлжээ. Ямар ч тач хурмын дээр түүний дэргэд суусан залуу бол нөхөр нь байгаас гарцаагүй. Харин үүний өмнөх зүүдэнд гарсан тэр залуу бол мөн л тэр. Гэхдээ хурим хийснээс хойш нэлээдгүй хэдэн жилийн дараах болсон явдал байж мэдэх юм. Ийм биччихэд бичсэн зүйлэн эргэж уншаад өөрөн өөртөө бас л эргэлзчих юм. Тэр болсон явдал гэж бичжээ. Үнэхээр болсон явдлын эсхийг мэдэхгүй байж ингэж бичсэн өөрийг хонч гайхав. Гэхдээ үүнээс илүү их гайхмаар мөн хариулт байдгүй ганц нэг санаа өгөгч зүйлгүй зүүд нь үерийн тухай зүүд. Тэр тусман уерийн их усанд хөл алдан живж явахтан ёроолд нь хөвж явсан тэр хүүхдийн тухай зүүд. Тэгж явснаас үзвэл тэр хэдийн амьд тавьсан гэдг нь гарцаагүй. Харин яагаад зүүд бүхэнд хүсэлжинд илүү ойртож хамгийн сүүл зүүдэлсэн үерийн тухай зүүдэн дээр бүр гарт нь шүргээд авсан. Түүнээс өмнө зөвхөн үзэгдэх төдий байсан билээ. Аажмаар өөрт нь ойртож буй тэр хүүхэд ямар нэг зүйл хэлэх гээд байх шиг санагдана. Гэхдээ үүнийг олж мэдэхэд хугацаа нилээдгүй зарцуулах нь гарцаагүй. Мөн түүнээс өмнө ямар шин зүйл гарч ирж сонирхлыг нь татахыг мэдсэнгүй. Хүсэлжин нэг л зүйлийг сайн мэдэж байлаа. Энэ бол тэр хашаанд эргэж очихоо. Гэхдээ энэ удаад тэр бүсгүйтэй хэрхэн эвдээхэн ярилцаж ам гэлэн онолцох талаар арга мохордаад байлаа. Гэтэл нэг их санав. Хүү гэж амандан шивнэв. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсоор